Энэ махныхаа өртгийн сүлжээг нэгмөр болгох одоо цаг хугацаа болчиход байна. Ер нь бол малчид ойрын хавийнхаа ямар араад үст байхын махны үйлдвэртээ өгдөг, стандартын дагуу махаа бэлтгэдэг. Магадгүй махныхаа үйлдвэрийн хувьцааг малчид өөрсдөө эзэмшдэг байх, тодорхой махны үйлдвэрлэгөө одоо бэлтгэн нийлүүлэлтээ хийдэг байх. Тэгээ махны үйлдвэр нь цаашаага жижиглэн болоод ресторан одоо юу гэдэг зах зээл рүүгээ гаргаж идэг. Ийм сүлжээ бол бидний стандарт сүлжээ шүү дээ. Энэ лүгөө хизээ орох юм бэ? Энийг оруулах хэрэгтэй байна. Зөндөө удаа ярьлаа. Тийм болохоор ерөөсөө орон нутгийнхаа хэмжээнд Монгол улсынхаа маавчилсан байдлаар хаана одоо ямар махны үйлдвэрүүд байх юм, ямар стандарт хангасан байх юм, тэр махны үйлдвэрүүд нь зах зээл рүүгээ ч одоо нийлүүлж яадаг стандарт хангасан махаа гадагш нь экспортод гаргаж яадаг нэг ийм сүлжээлөө одоо орох цаг хугацаа чинь болчиход байна. Энд дээр нэг анхаарах хэрэгтэй байна. Тэгэхгүй бид нар чинь гараараа мах бэлдээд тэгээд дундуур нь ченж орж ирээд малчны бэлдсэн мах нийлүүлж байгаа зах зээл нийлүүлж байгаа махны чинь жижиглэнгээ зааж байгаа махны чинь үн дундаа бол асар зөрүүтэй болчиход байна шүү дээ. Одоо бол нөгөө үхрийн мах чинь 30 гараад явчлаа, 32 ч үлээ. Хоньны мах чинь 25 болоод явслаа. Гэтэл экспортондоо бид нар махаа мэдээж гаргах шаардлагатай байдаг. Мачтынхаа энэ том хөдөлмөрийг бол үнэлэх шаардлагатай байдаг. Тэгэхээр энэний том сүлжээгээ бид нар нэг мөр болгож ээж эндээс чинь махны үн чинь бол тогтох ёстой гэдэг дээр анхаарч ажиллаарай гэж. Яг энэтэй уялдуулаад малынхаа эрүүл мэндтэй холбоотой асуудал дээр анхаарах хэрэгтэй байна. Би яриад байгаа одоо наад бол чинь бүгдээрээ мэдж байгаа. Наад хүмүүс чинь. Үндсэндээ малын эрүүл мэндтэйгээ бид нар дайн зарлах хэрэгтэй болчиход байна шүү. Малынхаа эрүүл мэндийг одоо стандартын дагуу байлгаж, малын өвчнөө бол бас тодорхой хэмжээнд хорж, тэр нөгөө нэг хязгаарлалтмал бүс эднэрээ бий болгож ингэж бидний гадагшаа экспорт маань гарнаа. Энэ дээр анхаарах хэрэгтэй байна. Тэр мал эмнэлгийн ерөнхий газрын дарга дээр нэлээд хатуухан шиг нэлээд зоригтойхон шиг ийм хүн тавьж яаж ажиллах хэрэгтэй байна. Би олон удаа над мад эмнэлгийн эрүүл мэндийн тухай хуулийн дээр шин сууж исэн, яамныхантай сууж исэн. Үнэхээр зоригтой таазан тулсан бүх саналуудаа оруулаад ирэхэд тэрийг чинь оруулж чадахгүй өөр хилдээд байдаг ийм хүмүүс ер нь ажиллаад исэн шүү. Тийм болохоор ерөөсөө зоригтойхон шиг ажиллаж чадхаар ийм хүмүүсээ оруулаад явах хэрэгтэй байна. Шинэ оршоогоо маш сайн дэмжих хэрэгтэй байна. Шинэ оршоогоор одоо жишээ нь зүүн аймагуудад бол малчид өөрсдөө хадлангаа хадах ийм боломж олцоог нь олгоцсон шүү дээ. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. Бас мөн баярлалаа. Таны хувьд бол бас шинэ хөдөө хөтөлбөр гэдэг ингээд анх санаачлаад өдөөгийн малчтын тулгымцсан олон асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө бас санаачлагтай ажиллаж байсан гишүүдийн нэг. За энэ хөдөө аж ахуй дээр холбоотой олон асуудлуудын нэг бол энэ ченжин систем гэж байгаа. За энэ бол одоо олон жил одоо ингээд урхагшсан одоо ийм одоо сүлжээ. За үүн дээр одоо бид нийслэлтэй ялангуяа Улаанбаатар хотын махны сүлжээний нийлүүлэлтийн асуудал дээр ямар хөө менежмент хийх үү? Нөгөө хөдөө талдаа бол шинэ хоршоогоо үнтэйгээ яаж уялдуулах уу гэд ингээд бодлогын нэлээд том одоо дүр зураглал гаргана гэсэн ийм чигтээ. Нөгөө талдаа энэ мал эмнэлгийн салбар дээр бол би зөрөгтэй өөрчлөлт хийхин төлөө ажилланаа. Өнөөдөр 100 гаруй тэрбум төгрөг авчаад тэр үеийнхээс маань ялгаагүй зарим юм нь бараг дордцсон ийм хэмжээнд л байгаад. Тийм учраас энэ мал эмнэлгийн тогтолцоо өөрөө сайн байж ээж, мал эрүүл байж ээж энэ одоо Монголын хүн амын одоо эрүүл мэндийн асуудал ч бас энд яригдана. Малчтын эдийн засгийн асуудал энд яригдана. Тийм учраас энэ мал эмнэлгийн салбар дээр бол одоо зоригтой өөрчлөлт хийнэ гэдгээ бас хэлье. Нэг зүйлийг бас их сайн анхаарах хэрэгтэй байна. Яамнаас гарч байгаа бодлого чинь орон нутагт очихороо тухайн орон нутагт яг тэр чигээрээ босоо байдлаар бол шилжиж чадахгүй байгаа шүү дээ. Орон нутагт ямар засаг дарга арай жоохон амьдралтай ойрхон, арай жоохон мал аж ахуйтай ойрхон, газар тариалантайгаа ойрхон ийм хүн, ийм засаг даргатай, ийм аймаг нь арай айтайхан шиг ажилдаг. Энээс арай жоохон хол байгаа бол тэгэл ерөөсөө хамаг юм хайчаад идэг шүү дээ. Тийм болохоор энэ орон нутагтайгаа ажиллах босоо одоо байдлаар байх юм уу, ямар хэмжээтэй байх юм, орон нутгийн мал аж ахуй, газар тариалантай холбоотой агентлагууд та бүхэн яг нэг бодлогоор явж идэг энэ схемээ бий болгох ёстой шүү. Тэгэхгүй бол та энд нэг юм яриад идэг, орон нутаг шал ондоо солгоо ажил хийгээд ингээд яваад идэг. Уйлдахгүй юм байдаг шүү. Энэ дээр нэг анхаараарай гэж хэлье.